би Улаанбаатарт уулын ашигтай ангид полигны дээд сургууль үзсэн тэр үед тэр уулын ашигтай ангид сурж байгаад металлургийн үйлдвэр ингээд Монголд анх сурж байна. Бас Дархан хотод маань Дарханд ингээд металлургийн салбар металлургийн үйлдвэр нэгдэж гин гэж сонсоод мэрэгчлээ солиод би Дархан хотод зорж ирж илаа. Захирал болгоо өөр өөр онцлогтой. Гамбол захирлыг одоо би анх нэг залуухан байсан 90 Солонгос яриатай юм хараад би за энэ бас л яг үннийг хэлгээд бол энэ ч одоо урд захирлууд адил байх таа гэж бодож ирсэн. Бас би мэдэхгүй шүү дээ ямар байхыг. Тэгвэл хамгийн анх хурал хийгээл одоо ста нартай хуралдаал ингээл яриад ингээл суугаал ярихад бол ерөөсөө шулуухан ямар нэгэн тийм орчлоохгүй одоо янз бүрийн цаас бүртгэл байхгүй ерөөсөө л ингээл баацсан товчхон чот гэж яриад одоо ерөөсөө л бизнес сэтгэлгээд одоо гэдэг чи одоо агуу хөгжсөн тархин хөгжчихсэн гэж хэлэх юм байшээ. Их мондог яриа гүргүүсэр тэр цаад бодох санаа хүнийг өөртөө татах тэр одоо яриагаараа өөртөө татах тийм чадвар зөвхөн яриа биш тэр би тэр яриагаа үйл хэрэг болгож чаддаг хүн. Энгийнээр би ингэ бодоход тэр төмөр хүнийг сэтгэж хийнэ гэдэг бол тэр хүнд үнэхээр агуу тэр гамбал захирлууд тэр төмөр хүнийг чинь дарахад тэр төмөр хүнийг сэтгэж хийж илэн шүү дээ. Өчнөө одоо тэр эмблем ер нь ямар газар хамт олонны бас нэг үзмж сүр хүч болж ингэж төмөргөнийг бүтээж ялаа. Ажилтны цалинд одоо эрс нэмэгдэж хамгийн бидний амьдрах гол нөхцөл цалин шүү дээ. Цалин ямар их өндөрөөс одоо би ингээд сая тэтгэврээ тогтоолгоод ингээд эргээ харж байхад чинь одоо миний үеийн гэж одоо баг агтчууд нь тэтгэв гарсан л та. Зөвхөн гамбал захирлын үеийн тэр үеэр л бодвол цалингаа тэтгэврээ тогтоолгож байгаа. Тэгээд энэ цалин маань ингэж сайхан өндөр явж байгаад ингээд сая одоо хөвчлөгтөө бүгдээр мэдж байгаа ингээд яваад ингээд одоо яг үндсэн солонгоруулна өргөжүүлнэ баяжуулна гэж ирсэн үйлдвэр маань солонгорох нь байтугай бүдгрээд бүр зүгээр нь одоо шороог нь л зарж штэ одоо энэ шороог нь зарж байгаа энэний эсрэг үгээ хэлж байгаа юм бол гамбал захирал байна. Бас хүмүүс байгаа л да металлургчд. Энэ бүхнийг төлөөлөөд гамбал захирал залуу ирч хүчтэй энэ хүнийг дэрдээ дэргүү одоо дарахныхан мэднэ дарахныхаа одоо энэ одоо таних тэмдэг болсон төмөрлөгөө үйлдвэрийн одоо цомил үйлдвэрлэх цэг хайлах цэг одоо үндсэн энэ гол одоо цөм барилга байгууламж орон сууцны арга ёс болсон энэ сайхан үйлдвэрийг одоо энэ үйлдвэрийн оройнд байгаа энэ байш үйлдвэрлэх комбинат Кремзит гэх мэт энэ үйлдвэрүүд чиг бити нэг хонхор твтж байгаа хог болчоосоо гэж би маш их бодож байна. Анхны металлургчийн хувьд Монголын тэр мэдээж нутгийн хүн гэх юм бол нутгийн заавал нутгийн хүнтэй мэд гэх юм бол тэр шиг бодлоо байх. Тэгвэл нутгийн хүнээс энийг ч сонгож болно шүү дээ. Тэр нутаг гэсэн ойлголтонд ерөөс таалагддаг. Нутгийн хүн. Тэр бол зөвхөн тэр сонгогч бидний үг биш сонгогдож байгаа нэр дэвшиж байгаа тэр хүний өөрийнх нь гаргасан л үг байхгүй юу? Нутгийн миний нутгийн гэдэг чинь би нутгийн хүн энэ оноо нутгийн хүн гэж ашигладаг чинь. Тийм нутгийн онгон хүн байсан бол хөгжүүлж яах нь яасан. Урд нь өөрөө за. Хүн хийж чаддаг хүн л байх хэрэгтэй байхгүй юу? Хийж чаддаг, өдөртөж чаддаг, сэтгэж чаддаг. Угсаа би дэвжиж боддог.